Баялагч зурагч гэж өөрийгөө хэлдэг байгаа шүү. Тэрээс гэрэл зурагч гэхэлэр нэг мэрэгжлийн юм шиг сонсогдоод байдаг байхгүй. Тэгэхээр аялагч зурагч. Би одоо зураг авч ирснээс хойш 8 жилийн хугацаанд одоо 8 дахь жилдээ явж байна л да. Монгол орныг бол ерөнхийдөө бүрэн явсан. Оч үзээгүй газар бол маш олон байгаа л да. Нийт 18 аймгийнхаа гол нэг түүх соёлын тэгээд байгалийн үзэсгэлэнт тийм өөр хүмүүсийн тогтцтой газруудыг бол мэдээж орон нутгийн улсуудаар нь заалгаад ингээд очиод автсан зурнуудаа бол. Тэрээс гадна бас манайх чин сум болгоно л одоо өөрийн нэг тактик шүтдэг уултай устай. Тэгээ тэр газруудынх нь яг зургийг бас буулгах гэсэн тийм бодол надад хүсэл байдаг. Тэгээ бодглохлоор ч надад зөндөө газрууд явах газар байна л да. Ер нь бол зүгээр нэмж ярихад манай Монгол оронд гэрэл зургийг яг гэрэл зураг гоёор ингэж авч одоо хүмүүсийн нүд ингэж хүргэх тэр цэгүүд бол манайх чинь 3 уулын тогтцтой шүү дээ. Хангаа, Хинти, Алтай нурууных үндсэн гол том 3. Энэ 3-ыгаа дагшил зураг бол зурганд их гоё гардаг л да. Баруун талдаа ер нь хөвчлэн зураг авах, өмнө талдаа өмнө гоё хойдолтой хөвсгөл энэ хавийг л ер нь ингэж авал гэрэл зургийн нэлээх тийм сайхан таата орчингууд тийм байгалийн тогтцоо зураг байдаг. Би бол байгалийн гэрэл зургаар дагсан шүү дээ тий. Зүүн тал руу их ховор байдаг ер нь. Гэхдээ зүүн талд бас очиж үзээгүй тийм газрууд бол бий. Би өөрөө нээж илрүүлнэ гэхээсээ илүү яг тэр тухайн орон нутгад амьдардаг нутгийн ард иргэдтэйх нийлж яг тэднийг ингээд за та нар ингээд яг үнэхээр үзүүлчихмээр тийм гоё хүний нүдийг татчихаар хужирлцахаар ч гэдэм үү. Эсвэл тэр бус тусуудад хүрэхээр Монгол орныхоо тэр Монгол хүмүүстэй ингэж хүрэхээр манай нутагт нэг ийм гоё юм байдаг ш. Та нар ирж үзээрэй гэсэн тиймэрхүү тийм тогтцтой тийм байгалийн гоё газар байвал та нар заагаад өгч гэдэг л дээ. Тэгэхээр тэрний дагуу тэд нар чинь яг дагуулаад морь унаал цаашаа алхаал тэгэл ингэж очиж байгаа. Бид нэр Хөвсгөл аймагт нэг тийм уулын одоо мөнх цастай уулын мөснөөс нь гэж урсч доошоо ингээд каскад маягтай гэж урсж байгаа тийм бүрхрээ дээр очиж үзсэн л та. Тэр нь одоо нэрийг би санаадахгүй байна. Тэн дээр бол хүн болгон очиагүй. Бид нэр л хамгийн анх удаа очиж дижитал аппаратаар гэрэл зураг авч ирсэн. Тэр бол хамгийн анхны гэрэл зураг болсон байх гэж боддоо. Хуучин нэг муу пленкны муу аппаратаар дээрэд нэг хүн өөрөө авч ирсэн билээ. Тэр хүн нэг мэрэгжлийн өмчлээ зөвхөн сонирхчийнхаа аппаратаар аваад тэгээ нэг угаасан чинь тэгээ би тэрний асуусан энийг хаана үт ингээд энд үдийг тэгэл та нар зааж өгөөч гэх. Тэгэл би тэрнийхэн дагуу очиод орон нутгийн айлд очиод машинаа үлдээгээд морь унаал тэгэхэд морио тавиад дахиж өөрөөсөө алхаж гараад дахиж алхаж буугаад тэр хавцал руу тэгээд тэр нэг хүрхрээ маягтай тийм урсж бууж байгаа тийм гоё зураг авч ирсэн. Тэр одоо манай Монголын гэрэл зурагчд бол аваагүй л газар нэг л дээ. Завхны улагчны Эрдэнэ хараа сумд байдаг улагчны хар нуурын зургийг бол хүмүүс тэр бол мэдэхгүй. Тэг би тэрийг ингээд тал талаас ингээд аягүй гоёор аваад ингээд тавьсан. Тэгсэн чи хүмүүс энэ ийм манад байдаг юм чинь Канад ч юм өөр орны байгаль биш юм уу гэдэг. Энэ л биш. Биш гэдгийг баталгаж харуулах нь бол наан Монгол гэр багт Монгол гэрийг оруулж байгаа гэж авч байгаа байхгүй. Тэгэхээр чи Монголын байгаль шүү дээ. Тэр яг ингээд ийс ингээд цэвц ингээр совдон нуур тэгэл хад чулууг бол тэр л ерөөсө илхэд байх хосгоо байгаль гэж юу боддог шүү дээ. Тэгээ тунгалаг устай доторн заагас яатсан уснаас наваад ууж болно, цай баслахад хоолон тийж болно тийм гоё тэрийг бол хүн болгон тэр мэддэггүй. Гэхдээ тиймэрхүү нуугдмал тиймэрхүү газар зөндөө би Монголд. Алтай таван богд гэж. Тэгээд айлт би одоо би ирэх 6 сарын 31-нд бүр яриад бодцсон ба. Би Алтай таван богд 5 удаа очисон юм тэгэл дуусахгүй байгаа байхгүй зураг авт маань. Дахиад нэг юм сонсч гутаа тэгэл тэрийг бодцоод өөрөө төсөөлчдөг. Тэгээд тэр төсөөллийнхаа дагуу би тийм зураг авах хэрэгтэй, тийм зургийг би хүмүүст хүргэх хэрэгтэй. Би тийм зураг авах юм бол нэг одоо нэг кайф аавна гэдэг тийм яг тийм болчиход байгаа байхгүй. Тэрийг төсөөлж бодож тэнд альпийский луга гэж одоо нэг юу гэдэг нь альпийн нурууны нэг юм цаана мөнх цастай болтой наан ногоон зүглэгтэй тэгээд гоо цэцгнүүд нургацсан тийм нуг альпийн нуг гэсэн тийм зураг авъя гэдэг. Тиймэрхүү зургууд би өөр одоо барууны сэтгүүл нөтгөл дээр гой гой тийм гламурын сэтгүүл зөндөө л харж байсан. Гэтэл Монгол тийм байгаа гэдэг. Манай тийм баян үйлгийн зурагчин залуучууд тэгээд байгаа байхгүй. Тэгээд тэр өөрөөсөө аваагүй бид нар харж байсан жуулчдыг дагуулж явж байхад харж байсан. Тэрийг зааж өгөөрэй. Яг би эхэдэн очихын 6 сарын 31-нд ирэх юм бол яг цэцэг нургацсан зүлгэн нургацсан тэгээд цаанаа яг мөнх цастай болон цав цаас ингээ байж байна. Тэрэн дээр болно. Тэр яг бодож явах за зөвхөн яг тийм төрс авах юм байна да. Тийм зураг авах юм байна гэж бодоо. Тэгээ гих мэтэр ингээд Монгол орны хаана ямар гоё үзэсгэлэн газар би хүмүүсээс их сонсдгийг
мэдээллийг авдгийн тэгээд тухайн орон нутагт очиод ямар нэгэн аливаа нэгэн сумд орчод за танах доор хajил ханаач тактик шүтдэг болооч юу юм тэрний чинь зургийг аль талаас нь хардын та нар аль талаас нь аваад өвтэйхэн байдаг. Тэрийг аваад тавьчихсан зүгээр эн чинь тийм газрын тийм ингээл ингээд тавьчихсан хүмүүс ч ирээд тэр нутгаас төрлөө өөмж манаа уул ингээд тэр чинь зураг өөрсдөө хүлээж аваад хоймортой тавьчихтий. Яндашгүй далаа гэдэгтэй адилхан гэрэл зураг гэдэг ч юм бол яндашгүй шүү дээ. Одоо нэг цэгээс дөрвөн үлрэл очиод авахад дөрвөн өөр харагдах шийдтэй байхгүй юу. Тэгэхээр чинь л 365 өдөр нэг цэг дээрээ аваад байна. За энийг одоо авч дууслаа даа л гэж хэлнэ үхээс. Тэгэхээр чинь мэдээж тийм боломжтой байхгүй л дээ тэр. Алтай тавхан богд дээр ингээл юун дээр отхон тэнгэр дээр бид нар бас 3 удаа бий очисон. Эхний удаа очиход ингээл 3 өдөр бор орж байгаа. Оройн хааж отхон тэнгэр нь байгаа бүм нэг үйл манал байж идэг. Тэгээд тэгээд тэнтгийн хамгаалагч манаач өгнөрөл харагдахгүй гэсэн үндэ харагддаггүй маа гэж бид нар настренаар унгаагаад тэгэн готоо тэгэл бодидоо тэгэл буцхаастаа цаг хугацааж болж гэнэ гэл. Тэгэл шүүн ингээ босоо харсан од төгцсөн байгаа байхгүй. Тэгэн готл тэгэл унтчих чадахгүй байлаа. Өглөөний 6 цаг тэгэл тийжилж байгаа нэг босоод нар мантан гот зүгээрстэй аппарат хэрэгслээ авал тэгээд өглөөний 6-аас оройн 6 хүртэл цаа ундж байхгүй тэгэл отхон тэнгэрийг тэр хавиг зөвхөн нэг зүү хойдлынхын зургийг л авч байгаа шүү дээ. Уул руу гарч байгалийн гэр зураг дээрээс нь авахд их гоё харагддаг л та юм. Доороос гэхээс илүү дээрээс бол харагдах талбай том болоод хүрээний өргөн болох тусмаа байгалийн тэр зураг гоё нь харагддаг. Тийм учраас дээшээ уул руу авирах тийм тохиолдол их вэ. Уул руу авирна гэхлээр чинь хүнд биш хөнгө аппараттай байх хэрэгтэй. Тэгээ би бол сүүлийн үед ийм хөнгө аппарат авч хэрэглэдэг болоод байгаа. Энэ жин айгу хөнгөн. Гэхдээ энэ бол яг мэрэгжлийн аппаратыг төвшөнд авдаг. 2.8 дурмтай Олимпусын хамгийн сүүлийн үеийн аппарат. Яг л хурд мурд бол секундэд 10 кадр авчих шаталтай. Яг том мэрэгжлийн аппараттай адилхан авдаг байхгүй. Тэр айгу хөнгөн. Тэнийг ингээд хүзүүндээ зүүчээл ингээд явна шүү дээ. Тэгэхгүй зүгээр том мэрэгжлийн аппаратыг бариад ч том дурмтай тий. Тэгээд тэр хөлтөө ингээл аваад явна гэдэг чинь хүнд ажил шүү. За тэгээд ер нь салхитай уулын орой дээр хүүтэн цасан шамрахтай тэгэл ер нь байгалийн гэрэл зураг авах чинь гоё боловч хэцүү. Тэгээд нэг нар салхи. За тэр уулын орой дээр яг нар тусах дээр л тэр уулаараа үүлнүүд явж байгаа. Яг тэр нар тусан гол зургийг авах шиг л хүлээчдэг. Тэгээд жирийн аялагч нарыг тэр ойлгодог байхгүй. Явъя юугээ гэдэг юм бэ гэдэг мэддэг. Гүй бэнж байж зураг авахгүй гэж яах чинь гэдэг. Тэгэхээр ингээд сонирхлууд нь мэддэг асуудлууд гэдэг юм. Бид нар жирийн аялагч хэзээ явдаггүй хамт явж ихэнх үед явдаг байсан л да. Одоо найзыгаа ингээд явчих хамт ингээд зугаалга гэдээ ойлгоо явчихдаг. Тэгээ зугаалгах гэж бид нар зураг аваад ингээд нөгөөдөж гайхаад хад болчдөг. Яасаа удаа энэ дээр юунд удаад байгаа зүгээр аваад явахгүй л гэдэг. Үгүй тийм биш юм чинь бас нар мараа шингэх нь хүлээн энэ уулын оройд энэгээр яг тэр модон дээр л нар тусчихлаа би явчмаар ингээд идэг байхгүй. Тийм учраас онцлогтой. Тийм учраас дандаа л гэрэл зурагч юм уу эсвэл гэрэл зургийг мэддэг болсон тийм гэрүүлийн хүмүүс ч үт юм уу хүүхдүүд нь тэднийг л дагуулж байгаа л да туслах юм байна. Одоо би хамгийн анх л одоо гэрэл зургийн одоо аппараттай болоход бол аяллаа цагийн Бадам самбуу Гама студийн манай цацаа энэ намайг их дэмжсэн. Тэгээ цацаар дуушаа Бээжингээс Nikon SD70S гэх тийм аппарат энэ надад авчирч өгч ирсэн л да. Тэгээ тэрнээс л би дижитал камераар барьж эхэлж ирсэн л да. Тэгэл мэдээж цацаа Бадам самбуу тэгээд Октябрь гэдэг бас байгалийн гэрэл зураг манай Монголын бас нэлээд сайн хамгийн сайн гэрэл зурагч юм байгаа шиг фондтой их явдаг. Тэр хүнийг дагаж их навсгасоо бай. За Монголд зураг. Тэгээд тэрнээс их практик мэдлэг их олж авч байсан тэднээс юусоо. Тэгээд би Канадад амьдарч явах хоорондоо бас Канадад хэд хэдэн багш нарт бас шав орж шууны зураг яаж авах вэ? Байгалийн зураг яаж авах вэ? Ерөн зураг яаж авах вэ? Ерөн аппарат яаж ажиллах вэ? Ер нь ингээд ерөнхий ойлголттой бүгдийг нь олж авсан л да. Тэгээс гадна би өөрөө онлайн YouTube энэ төр хичээл их үзсэн. Өдөр шинэ гүйл утсан багш нарын бодлоо. Одоо би тэгээд ерөнхийдөө аппарат яаж ажиллах вэ? Ерөн гэрэл зураг анхны мэдтгэвний бол маш сайн сураад авсан, гартаа оруулсан гэх юм ааш. Одоо зүгээр л харж агаад би хаанаас зураг авах хэрэгтэй вэ гэж өөрөө бодхол асуудал болсон байна.
хизээ авах хэвээр хаанаас авах хэвээр хизээ би тэнд байж явах хэвээр гэдгийг бодож өөрөө тийм одоо уран бүтээлч болдсон тийм аашаа энэ нэг эдийн засгчээс юм одоо уран бүтээлч болж ингээ тгий гэсэн тэр бодлоо л заримдаа шин зүүдлэгддэг шүү дээ яг тийм газар чи тийм зураг авах юмсан ингээ тэгээд би яг ч тэрийг хөөцөлтөд явчихдаг тэрийг тэгээд олно төстэй юм яа тэгээд зохиомжлно тэгэл тэр хавьд ингээд сарлаг марлаг атом явж ил тийш нь тууж оруулж байгаа мартын өнтер оруулж байгаа нь ингээд тавьж байгаа л ингээд наатлын план цаатлын план бүр асфальт нь юу яах вэ гэх бүх юм бодож байгаа гэр зурагчдад тэд нар байхгүй юу вэ л дээ зураачд бол яадаг шүү дээ тэр өөртөө зохиогоод нааталт нь айл майл зураад ингээд тавьждаг тэгээд зур тэр хавьд атом мал байхгүй яг хаа тэгээд хөлөө гэх юм эсвэл тэгээд байгаль хооснд байгаль авах зэрэг байна аянд би айлаад оруулж байна тэгээд энэ байгалийн гой зураг байгалийн гой үзэсгэлэнтэй газар бол хаана авч болно л доо Монголд дооч болно гадаад ч хятад жагнууд Оросд авч удна сая би байгаль нуур яваад ирсэн авч хамгийн гол эн чинь Монголынх юм а гэдгийг харуулахын тулд хүн тэр уран бүтээлч гэж өөр бодох хэрэгтэй. Тэгэхээр би хамгийн түрүү Монгол гэр бол давтагдчихгүй л дээ. Монгол гэрийг Монголд л олж байгаа харин дөөгөр хааж олж байгаа. Тэгэхээр би Монгол гэр оруулах хэрэгтэй. Өгөөхт нэг арга юм уу Монгол Украин одоо тэрэг өхөр тэргээ тавьж болно. Эсвэл Монгол имэйлтэй морь уян дээр байгаа морь ч юм уу нэг иймэрхүү Монгол ахуй элементүүдийг оруулж авахлаар энэ бол зураг амлаад ирж байгаа байхгүй. Энэ чинь үнэхээр Монгол байна ямар гоё юм чинь. Тэгэхээр ямар гоё юм байхaltaй Монгол юм хаашаа гэдэг. Ялангуяа гадаадын харах юм бол хөөх Монгол юм гоё юм л гэдэг. Ноёдлон бол би их 9 орноор явсан билээ өөртөө. Шинээр нээсэн орн. Нийтдээ тэгээд нэг 27 орн болцсон байсан баха тоолж үзсэн чинь. Тэгээд энэ жил дахиад Герман байж явах хугацаанд Германд бас ажиллаар явах юм. Байж явах хугацаанд ухсгээд Литв, Латв, Эстони руу тэр хавийн нэг Прибалтика хэдэн орнуудаар бас нэг ороод үзсэн юм гээд. Тэр барууны орнуудаар явхаар байгаль гэхээсээ илүү хот түүхэн дурсгалт газруудын зураг авдаг л да. Америк, Канада гэхэлэр байгалийн зураг авдаг. Хятад бас байгалийн зураг авдаг байдаг. Яг л тэд нар их гоё. Хятадын байгаль их гоё шүү дээ өмнө дээр бол тий. Канадын тэр Rocky Mountain-ад агаад их гоё. Зүүн талаараа тэр Монтреал юу энэ Quebec руу бас их гоё. Америк бол мэдээж National Park-ууд бий 76 National Park би тэрний 6-ыг нь үтсэн байх шиг зураг авсан байх шиг тиймэрхүү. Гадаадын бол мэдээж тэр байгалийн одоо миний зүгээр бодоод Аляскт бас нэг юу нэ туйлын тойны зураг авах гэсэн бодол яваа л үү. Тэгээ энэ жил хийхээс нүн жил үнэхээр амжсангүй. Одоо яг өдөрт 1 сар 12 сар 1 сард хүрээд ирээ гэдэг бид нар ярьсан байсан тэр хүмүүс бэлдсэн байсан амжсангүй л үзэсгэлэнгээ тэр гаргаад. Бас Африкт бас нэг Серенгет тэр нэг National Park-т бас нэг арслан зебр нэг тиймэрхүү нэг хідэн гоё амтны зураг тийм гэсэн бодол байдیں۔ Гэх мэтэр би тэр юун дээр Horse Shoe Band гэдэг морины тахан нуглаа гэсэн нэг тийм Америк тийм Аризона мужи тийм юу гэдэг. Колорадо гол ингэж орж ирснээ яг морины тах шиг болоод буцаагаар авчих тийм хавцал дундуур орж ирсэн. Тэр бол үнэхээр сонио. Тэрийг би хуучин National Geographic сэтгүүл дээрээс үздэг байсан байхгүй. Тэр. Тэгээ дахиад нэг нь Antelope Canyon гэдэг юу байгаа. Нэг гөрөөсний ямар гөрөөслөө тэр чинь лам гөрөөснөөс хавцал гэсэн шүү дээ. Тэр бас их сонио. Тэр ингээд нэг жил болго ингээд үерөө сурсаар байгаа ингээд тийм том хавцал үүссэн. Дэшиг нэг 20 м. Тэгээд ингээд ясаар нэг угаацсан ингээд мөрөлцлэн аяга гоё угаацсан. Тэгээд ингээд аяга солонгорсын туяа ханаар татсан тийм хавцал байхгүй юу. Тэгээд тэр энэ төр чи ингээд National Geographic гайхаад ийм байдаг юм багтаад идэхэд гээд тэр үнэхээр сонин тогтцоо байглаа. Тэгээ байдгийн байна интернетээс олж агаад тэгээд Америк тэнд байдаг бас миний зургийг дэмждэг бас зураг авдаг залуучууд байдیں۔ Тэд нэртэйгээ уулзаад энийг олоодох тэгээ энэ дээр нэг маршрут явах маршрут зохиогох тэгээд зардлаа гэж бодож байгаа. Бүгдээ зардлаа тооцоолж үзэж хагаад нэг машин төрөөс тэндээс наваад тэгээд тэд нар чинь барай авчих юм чинь бүгд лайсенстай учраас тий. Тэгээд 4 хүн нийлээл нэг машин аваад тэгэл монголчууд л улсаа нэг мотелд ороод шопородлно гэж байдаг шүү дээ. Тэгэл орчиж байгаа байхгүй. Тэгэл хямдхан засч байгаа чинь зөвхөн онгоцныхоо л билетийг л аваад очсон байхад бол тэгээд гих мэтэр тим замаар одоо би баруун Европ, Канада тэр юу тэр баруун Европ ч байсан гэж явсан. Америк тиймэрхүү орнуудаар одоо миний зураг дэмждэг Япон тий
цасны сармагчийн тэр юу болж авсан шүү дээ. Бас тэр чинь бас хаанч байдгүй уник юм баг. Цасны сармагч ийм сармагч халуун юу дотор сууж идэг халуун нөгөө аршаан дотор сууж идэг. Тэр энэ зургийг чинь бас нөгөө National Geographic дээр суулж байгаа л ийм байд юм ямар сони юм бэ. Үзэх юмс ингээл тийм сэтгэл төрчдөг. Тэгэл тэрнийгээ бодоод явуулахаар ингээл яаж ч холбогдоод явбал биелждэг. Тэгэл тэр усуудтайгаа бас нийлж байгаа л зардлаа хувааж төлж байгаа явахлаар чи нэг хүнд ногдох нь баг 2-300 доллараар 7 хоног зураг аваад ирж байгаа байхгүй. Хоол хямдхан тэр чинь тэгээд байр нь гайгүй зүгээр өгдөг л байхгүй тий. Тэгээ Монголд бид нар свич сая нийтдээ баг мэдгүй 50 60 70 мянган км явсан баг Монголоор тойрч. Тэгээ тэгтэл бас л зураг авдаг найз нартайгаа машиныхаа бензинийг гол нь бензин зардаг. Бензинээ хуваагаал хэд болох нь. Өөр зүйлдөө тооцоо гарсан 2500 км цайд хөргөл байдаг гэсэн бензин. Тэгэл за давай 2500 км хавар энэгээр эсвэл 5000 бохно 2 сая болно. Хоёлаа сая нийлж штэ гуруулаа хэд дээр нийлээгээд нийлээл тэгэл явчихдаг. Тийм учраас зардлын хувьд бол манайхан зураг авах хүнтэй л гэж ярьдаг. Яг үндсэндээ бол хүсээд мөнгөө цуглуулж байгаад тий. Тэгээд явах юм бол хүсэл биелнэ. Хамгийн анхны үзэл бол 1 жилийн өмнө гарсан. 1 жилийн өмнө Монголд Bloom-д гарахад би 100 бүтээлээ тавьсан өнгөрсөн 7 жилийн тэр 1 жилийн өмнө л шүү. Өнгөрсөн 7 жилийн хийсэн чигшээ зургнууд одоо сайн гэсэн зургуудаас сонгож ирсэн. Тэнд бол 100 зураг тавьсан. Тэгэхдээ бол би нэг миний сэтгэл гэж хэлсэн л да. Үзэсгэлэн гэдэг нэрс. Яг тэр нэрс ингээр би энэ гэрэл зургаараа байгалийн гэрэл зургаараа би өөрийнхөө сэтгэлтэйг илэрхийлсэн тэр зургуудаа харуулсан гэсэн утгаараа. Тэгэхээр байгалийн гэрэл зурагч Монгол ахуйтайгаа яг уялдаатай болчтой. Яг тэгэхээр манай монголч нэг байгальтайгаа харьцаж амьдэрдэг учраас тийм ээ өвлжөө хөтл нөмөрт уулаа нөмөрт очино. Цусланд гарлаа гэж чинь сайхан задгай газар очдөг тийм. Нуурын ирэг дээр очдөг. Тэгэхээр ч тэр нуурыг авахын тулд тэр айлыг авч л таарнаад тийм. Тэгэхээр яг уялдаатай ус аргалаа бодоод манайх чи ингээл туслангаа харж бодог шүү дээ. Ямар ч усгүй юу төлөв газар очдоггүй шүү дээ тийм. Тэрнтэй адил. Тэгэхээр ч манай Монгол ах чинь байгалаа дагдаг нүүдэлж авах учраас миний хоёр дахь одоо соёлоодын үзэсгэлэн бол нүүдэлчдийн нутаг гэсэн нэртэй территорий Кочевников гэсэн нэртэй гарсан л да. Юунд бол Японд гаргасан, Японы 3 хотод гаргасан Токио, Йокогама, Сайтама 3 хотод гаргахад тэр бол Монголын одоо үзэсгэлэнт байгаль гэсэн нэр тиймэрхүү. Одоо Японоор арай өөрөө сонсдог. Одоо би Японоор хэлж мэддэггүй юм. Марсан тийм нэртэй гарсан юм. Байгалийн л юм. Тэгээд Японууд үзээд Монголд ийм байгаль нэг монгоноор ийм гоё байд юм бол гайхчихсан. Давхар жишээлээ давхар солонгон гэж байдаг шүү дээ. Давхар солонгон гарт манайд энгийн л үзэгдэл. Бор орсон дээр давхар солонгон гарах гэдэг тэгэхээр гараад байдаг. Тэгээд тэрийг би нэг авцсан байсан. Яг газараас дойроод энэ газар хүртлээ. Тэгтэл тэд нар чинь ангаагаад өрөөсөн гайхаад байгаа юм чинь ийм байд юм уу? Яг л тэд чинь тийм байгаль байхгүй бон чинь байшингуудын цонхоор нэг тал солонгоч юм солонгын үзүүрэл хардаг усууд чинь тийм бүтэн солонгон ингээ харчихлаа чинь гайхал хэлээ. Тэгээд тэр зургийг тэр худалж авч лээсэн. Тэгээд хүрхрээг энэ тэр сонирхож байсан манай Монгол тийм хүрхрээ байд юм уу? Ямар сони ямар сайхан. Тэгээд энэ хүрхээнд иргэд байгаа айлууд их сайхан малтай айлууд ингэ жаргадаг юм. Энэ бол жаргал штэ л гэж яах шид. Тэгээд тэр ургам бол цэцэг өнгөний цэцэг нэг зэрлэг цэцгүүд ингээ гарцсан байх бас гайх шараал. Энэ та нар тарьсан юм уу л гэжсэн балаа яриад байгаа байхгүй. Юу тарих вэ тэр чинь? Манайх 6 сарын 20-оос 7 сарын 10-ны хооронд ирсэн Монгол орн чинь цэцгээр бүрхэгдэн штэ. Тэгээ тэр үед нь тэгэл явж цэцгний зураг авдаг л да. Үнэхээр гоё тий. Цэцгүүд үнэхээр хүчээ авцсан гоё. Тэгээ цэцэг нь 7 хоногор хагдрал явчихдаг. Тэр өөр хангаан үлийн голын тэр алтны уурхай гэл өөр уянгаа арталтай юм. Ингээд машинаар ингээд сайхан уулан дундор яваал гэрэл зургаад их сэтгэл сайхан өндөр ингээд сарлаг марлаг айлууд аваад даваа гарсан чинь юу вэ тийм дайн байлдаан болсон. Дэлбэлцсэн юм шиг газрыг хөрсөд ингээд газрын хөрсөг эргүүлсэн байгаа байхгүй. Тэгээ экскаватор тракторнууд бол хаашаа ороод ирвэ гэл. Тэгэл юу шин дундуур нь яваад үзээд хитэн зураг дарыг гэл.
Тэгээд энэ дундуур нь яваал ингээл харсан. Тэр нүд талтэрмаар юм байгаа байхгүй. Тэгээд тэр гол энэ тэр тэгээд ширгсэн л гэдэг юм лээ. Тэгээд тэр чинь бас нэг нинжа нар гэдэг нөхдөж орж ирэл тийм болгоцсон тий. Тэгээд тэр сумынхан бол ямар ч арга хэмжээ аваад дийлдэггүй л гэж ярьд юм. Тэр эсвэл арай л дэндүү болгоцсон байсан. Тэгэхдээ би нэрмэхээр техникийн зүрх шимширнэ гэдэг бол тэнд тэгэхэд би ялангуяа тэр байгалийн зураг байгалийн гоё юмнуудыг аваад ингээд тэгж явж явдаг юм чи тийм харангуй. Гэхдээ яа тий хэлэхгүй болдохгүй юм. Эцсээс бид ингэж байгаль ихээ ингэж ухсан дээр өөр маягаар маалах хуйгаа амьдраад явсан дээр бид нар монголчууд өсөж өгөхгүй лавтай. Эцээж бид нар өсгөлөнгөөр нэрвчээс удаа байгаа юм манай монголчууд байдгүй шүү дээ. Малтай учраас. Тэр Африк мафрууд өсгөнгөөр өгтгөл гэдэг манай монгол эцээж өсгөх ёсгүй байхгүй. Тэгээд тэр хүмүүсийн л арчаагүй л зан тэр бол уул уурхаар өтөрхий хазаасан. Тэгээд төрийн бодлоготой шалбартай байх л та тий. Би бол төрийн бодлогыг сонирхдаг биш. Би байгалийн сайхныг нь илүүчилж авч хүмүүс сайхан л хөрвий гэсэн зорилготой байдаг. Яг тэр одоо ингэж одоо мазаалаа хаварч ингээл мазаалагын зураг авдаг ч юм уу эсвэл тиймэрхүү би сонсоол өнгөрнөхөөс тэрийг би авдаг. Тэрнээс хөөцөлж байгаа надад юм сонирхол байхгүй л дээ. Гэр зурагчин бол өөрөө сонголтоо хийсэн байх хэвээр өөрийгөө би юуны төлөө зурагчин болох юу харуулах хэвээр ямар нэгний зураг авах хэвээр тэрэн дээр даган тэрэн дээр мэрэгших хэвээр байх гэж. Адраас зүгээр явж явах цөлцсөн бол их таарлаж байсан. Тэгээд жишээл 30 ус тэр юуны тэрийн Улаанбаатар тэр юуны сум энэ наашаа ингэ цөл. Тэр хяргас нуурын тэрэ цөл. Ямар ч юу байхгүй. Ургамал байхгүй. Тэр яг цөлжилттэй холбоотой. Тэгээд тэр бороо ордггүй л гэж энэ Өвөр хангаан аймгийн тэр 30 ус тэр юу вэ? Тэр сум бол ерөөсөө тэгээд тэр чигээрээ цөлөн донд үйт юм шиг л шүү дээ. Тэгээд мал зална байт юм тэр ерөөс малч харагдахгүй байхгүй. Өрөвдмөр байхгүй. Тэр бол цөлжилтийн нэг хэлбэр тэгээд хэрэв монголоор ингээ бүрхчих юм бид нар ямар нэгэн зураг аавна гэдэг. Тэгээд нөгөө талаар би за тэгвэл би эртхэн ерөөс юм сүлдэгтэйг байгалийнхаа зургийг авж илээ. Хизээ нэгэн цагт 30 дараа айхоо тийм цагаан сургууны тэнд энэ доороос нь ухаан доор нь амир цайр майр байлээ гэдэг одоо цагаан сургууны уурхаа гэж яддаг ш бас. Энэ чухам тэр хаанад би мэдгүй энэ хэд байхгүй л дээ. Тэгээ энэ сайхан тогтцоос зүудчүүл яана гэж бодвол зураг мөрөнд аваад дотор бас бодож л явдаг энийг бол тий. Гэтэ болж игэл уул уурхаагаар нэг тийм гүнзгий нэг ингэж улаарах хэрэггүй л санагдаж ш. Мэдээж улс орныхоо эдийн засгийн хөгжихийн тулд Монголын тэр үйлдвэрлэх хөгжил хэрэгтэй байх. Тэгээ өөр бид нар аялал жуулчлалыг аягүй том болцоо байгаа шүү дээ. Мөн 2-3 саяны хөвд жижиг хөнгөийг бол аялал жуулчлалаас бид өлхөө олчих чадгаар байхгүй. Уул уурхай амар өндөр түвшинд хай ноу хав хайтекер хөгжсөн гэсэн хэрнээ аялал жуулчлал яагаад манайх дэлхийн стандарт хүрч чадахгүй байгаа гэхэд би гайхаад байдаг байхгүй. Аялал жуулчлал аягүй хямдхан шүү дээ. Монгол хүн гэдэг нэр байна гэдэг чинь зан шил соёлол устдахгүй л хэл энтрэл устдахгүй л байх юм тийм шүү дээ. Тэгээ энэ дэр чинь Монгол орн дээр бид ингээд байна тусгаар тогтсон улс байна гэдэг баталгаа чинь Монгол орны үзэсгэлэнт байгаль мөн бидтэй яхаа хэрэггүй. Тэгэхээр Монгол орноороо сайн аялаа нөхдөө тий. Алтаа шиг найз нараа сайн аял гэдэг шиг Монгол орноо сайн аялаа. Нэг жижигхэн ийм аппараттай яваа. Хамаагүй чаддаггүй ч зам зургийг аваад чадахгүй бол үржээд надаас суу заагаад үг яаж явах чи хэлээд тэр бол нээлттэй. Тэгээд Монгол орн одоо бүгдээрээ л сайхан машин джип миптэй болцгоцсон байгаа залуучууд бүгдээрээ л жижиг жижиг аппараттай болцсон. Яв аял тэгээд нэг түгээ нэгдгээ соёлолц тэгээд дэлхийд одоо гар Монгол орн ийм гоё одоо ер нь баг Монгол орн шиг тэгж онгон байгальтайгаа үлдсэн орн дэлхийд ховор гэж би хэлэх гээд байгаа байхгүй юу. Тийм учраас Монгол орноо сайн аялцгаал гэж би хэлнэ.